皆さん、ベレステルク今後も頑張りますので、ぜひ、応援してください。よろしくお願いします。どうも。Манга бүтээн гэдэг амаргүй ажил. Тэр дунд асар том өрсөлдөөн дундаас гарч ирэн өөрийн гэсэн зуралтай болж 7 хоног бүр шинэ бүлэг зурна гэдэг хэн бүхний хүсэж байх зүйл биш. Хүссэн ч тууштай хийж чадах хүн ховор. Үүнийг 2008 онд хэвлэгдэж 2010 онд аниме болон гарсан Бакуманыг хамгийн их үзээд ойлгож байлаа. Зураг зурхаас өөр чадах зүйлгүй, ирээдүйд юу хийж бүтээхээ мэдэхгүй төөрсөн өсвөр насн дээр байсан надад хамгийн том чиглүүлэг болж хамгийн ихээр нөлөөлсөн бүтээл. Тухайн үед үзээд зургийн чиглэлээр явна гэж хийдсэн ч бодит байдал одоогийн хийж буй зүйл рүү минь хөтөлсөн. Гэхдээ тийм ч болсон гэж бодохгүй байна. 7 хоног бүр шинэ бүлгээ хүлээх бид хөшгөний ард болж буй зүйлсийг төдийлөн сайн ойлгодоггүй. Шинэ бүлэг гараад л завсарлага авдаг One Piece-ийн зохиолч Одог зарим нь тоглоом тухай хийх нь ч бий. Гэхдээ энэ салбар ямар хатуу гэдгийг бид уран бүтээлээч дуусгаж чадалгүй нас барсан домгууд эсвэл бүр эрүүл мэндийн шалтгаанаас болж тодорхойгүй хугацаагаар хойшлох бүтээлүүдээс хангалттай ойлгож болохоор нэмээд ямар ч хувийн амьдрал гээд байх зүйлгүй, гэр бүл, эрүүл мэнд, сэтгэл зүгээр охироод л дуусгах нэлбэг. Магадгүй тэдгээр уран бүтээлчдийг одоо хүртэл зохисолтгүй хөдөлгөж буй зүйл нь ёстол манга хайрлах зүрх сэтгэл нь гэж боддог. Бичлэгээ үргэлжлүүлэх бол нэг л цэнэгэл. Unitel-ийн хэрэглэгчид 9900 төгрөгөөр дансаа цэнэглээд нэгжээ бас датагаа зэрэг аваарай. Та бүхэн Unitel app болон Toki app ашиглан дансаа цэнэглэх боломжтой. Энэхүү бичлэгийг бүтээхэд тусалсан Unitel-д маш их баярлалаа. Харин та бүхэн 9900 төгрөгөөр дансаа нэг л цэнэглэхээ битгий мартаарай. Одоо харин бичлэгээ үргэлжлүүлцгээе. Chainsaw Man-ы зохиолч Fujimoto Tatsuki мангад ямар их хайртай гэдгээ 2021 онд хэвлүүлсэн one shot Look Back-аараа харуулсан. Харин энэхүү one shot манга нь аниме болж энэ оны 6 сард Японд нээлттэй хийсэн ба хойд Америкт 10 сард нээлттэй хийх юм. Хамгийн анхны зураг Fire Punch-аараа л итгээд гажиг зүйл хийдэг гэдгийг харуулсан түүний хувьд Chainsaw Man нь харин ч энгийн хичээж болох бүтээл. Ердөө 2013 оноос мангака болж 20 дахь зурлаа хийж байгаа Fujimoto өөрийгөө ямар гоц авьяастай, уншигчдыг татах чадвартай гэдгээ Chainsaw Man-ы 167 дугаар бүлгээрээ харуулчихсан. Тэр дөрөөл тухайн 7 хоногийн номер 1 манга Chainsaw Man. Энэхүү бүтээл нь орчин цагийн шонен жанр чин агарыг сэлгэж, Jujutsu Kaisen, Hell's Paradise 2-той зүг Dark Trio гэж яригдчихсан. Гэхдээ өнөөдрийн сэдэв маань Chainsaw Man биш. Дөнгөж л 30 гарч байгаа хэрний орчин цагийн хамгийн шилдэг манга зохиолчдын нэг болж бүр өөрөөсөө гадна олон гайхалтай уран бүтээлчдийг хүртэл төрүүлсэн. Жишээ нь түүний хамгийн анхны зураг Fire Punch дээр туслахаар ажиллаж байсан Kaku Yuji Hell's Paradise зурлаа гаргаж маш том амжилтыг үзүүлсэн. Сая дурдсанчлан Sensei-ийн мангатай зүг Dark Trio гэж яригдчихсан. Бүр Fujimoto-гоос 10 гаруй жилийн туршлагаар илүү Endo Tatsuya мөн л Fire Punch дээр туслахаар нь ажилласны дараа алдарч Spy Family-г гаргаж дараа нь энэхүү бүтээл ямар том амжилт олсныг мэдэж байгаах. Мөн бас л түүний туслахаар ажиллаж байсан Tazo Yukinobu Fujimoto-гийн галзуу, зоригтой, итгээд зүйлсийг нь өвлөн авч дандаа данаа гаргасан. Харин одоо 10 сард аниме нь гарах гээд бүгд хүлээж байгаа шүү дээ. Тэгвэл Fujimoto Tatsuki-гийн итгээд зүйлсийн хажууд Look Back-ын сэтгэл өвтгсөн, маш их зүрх сэтгэл шингэсэн бүтээл. Chainsaw Man Part 1 болон Part 2-ын дунд хийсэн энэхүү бүтээл нь түүний хувьд хувийн шин чанартай ч байж магадгүй. Зураглалын үед мэдээж Fujimoto-гийн стил нэмээд үнэхээр үзэсгэлэнтэй зохиол. Гэхдээ бусад бүтээлүүдийг нь үүсгээгүй шүү. Өнөөдрийн маань ярих сэдэв Look Back учраас л онцолж байгааг санаарай. Мэдээж мангаг нь уншихгүй шууд анимег нь хүлээж байгаа хүн байвал бичлэг маань спойлертой учраас цааш үзэх хэсгээ өөрсдөө мэдэрэй. Look Back бол гол дүрийн хоёр охин манга зурагч болох мөрөөдөлтөд хөтлөгдөж амьдралынхаа сүүлийн мөч хүртэл мөрөөдлөө хаялгүй хичээх гонигтай бас дулаан түүх. Fujino бол сургуулийн сонинд манга стрип зурдаг 4-р ангийн охин. Мэдээж 4-р ангийн хүүхэд зурсан манга мэрэгжлийн бус. Гэхдээ сонингийн шинэ дугаарт гарах бүрт ангийнх нь хүүхдүүд түүний мангаг уншин инээлдэж, түүнийг магтаж, ямар их авьяастай болохыг нь мөн энэ чиглэлээр ирээдүйд явах хэрэгтэйг үргэлж хэлдэг. Харин нэгэн өдөр Fujinог багш нь дуудаж, хичээл дээр цуудаггүй Kyomoto гэх нууцлаг охин өөрийн мангагаач бас сонин дээр тавих хусныг хэлдэг. Харин сургуулийн сонингийн шинэ дугаар хэвлэгдэж, Fujino болон Kyomoto нарын манга хүүхдүүдэд тараагдах үед Fujino анх удаа хөрсөндөө бууж ялагдлыг мэдэрдэг. Kyomoto-гийн зураг Fujino-гч ангийнх нь хүүхдүүдийг ч гайхшруулж чаддаг. Иргэн тойрных нь бүх хүүхдүүд Kyomoto-гийн зургийг түүнийхтэй харьцуулна. Учир нь Kyomoto-гийн зураглал түүнийхээс хамаагүй мэрэгжлийн түвшинд байлаа. Ангийн хамгийн шилдэг зураач гэхнэр тэр үед юучгүй болж нурсан юм. Fujino дан авьяас гэдэг зүйл хангалтгүй гэдгийг эцэст нь ухаарч
өөрийн авьяасаа илүү сайжруулах хэрэгтэйг ойлгодог. Тэр цагаас Фужино зурсаар л байдаг. Аль хэдийн 20 жил өнгөрсөн байлаа. Найзууд нь түүнийг хамтдаа гадуур гарахыг хүсч, эгч нь хамтдаа каратэгийн дугууланд явахыг асууна. Гэвч Фужино зурсаар л байдаг. Фужино Кёмото хоёрын манга сургуулийн сонингийн 6 дугаар ангийн нүрэнд хэвлэгдэж, 20 жил шаргуу хөдөлмөрлсөний эцэст Фужино бууж өгдөг. Учир нь ганцхан Фужиногийн чадвар дэвшлээгүй ба Кёмотогийн чадварч бас дэвшилсээр байсан юм. Бага сургуулийн төгсөлт болж Фужино Кёмототой хамт манга стрипээ хэвлүүлдэг байсан тул хамгийн ойрын хүүхэд гэж багш нь хэлэн гэрт нь очиж төгсөлтийн дипломыг авчихыг хүсдэг. Фужино гэрт нь очих үед Кёмото өрөөнөөсөө ч гардаггүй зожиг нэгэн болохыг мэдгч түүнийг хамгийн их гайшруулсан зүйл нь гэрийнх нь коридор. Фужино 20 жил тасралтгүй хичээсэн нь үнэн. Гэвч гэрийнх нь коридороор дүүрэн хөглөрөх зургийн тэмдгэрийг харан Кёмото өөрөөс нь хэд дахин илүү хичээж байсныг ойлгоно. 1% авьяас 99% хөдөлмөр гэж үг байдаг шүү дээ. Хаалганых нь ард яхаа мэдэхгүй Фужино өөрийн хамгийн сайн чаддаг зүйл болох манга стрип зурж хаалганых нь доогуур шургуулдаг. Фужино гарах үед Кёмото эцэст нь өрөөнөөсөө гарч түүний араас ирэх ба Фужиногийн манга 3 дугаар ангиас хойш унссан хамгийн том фэн нулаа. Бүр цамцныхаа нуруунд дээр хүртэл түүний гарын үсгийг авдаг. Харин Кёмото түүнийг яагаад зурхаа байсныг асуухад Фужино банцсандаач тэр төр завсарлага авч манганы тэмцээнд өгөх зохиолоо толгойдоо бодож байгаа гэж хэлдэг. Харин зурж дуусаад хамгийн түрүүнд Кёмотод харуулхаа амлаж Фужино гэрийн зүг явсан юм. Фужино Кёмотог хизээж гүйцэхгүй гэдэгт итгэн бууж өгсөн ч нөгөө талд Кёмото үүний эсрэгээр бодож байсан нь мөн түүний шаргуу хөдөлмөрийг харан Фужиногийн дотор ахин гал ассан юм. Бидэнд дан ганц авьяас байгаад хангалтгүй. Түүнийгээ хөгжүүлэх хичээл зүтгэл, бууж өгөн шантрах үед жаахан л урмын үг ямар чухал болохыг Кёмото түнд мэдрүүлсэн. Харин Фужино аль хэдийн манга тэмцээнд бэлдэж байгаа гэдэг үг Кёмотод ч бас асар том хөшүүрэг болсон. Хэдий бороотой байсан ч Фужино анх удаа урам зоригтойгоор гэрийн зүг алхаж, нойтон хувцастайгаа шууд ширээндээ сууж уралдаанд өгөх манганы ажилдаа орсон юм. Дунд сургуульд орж Фужино уралдаанд оролцох манганы ажлаа хийсээр л байлаа. Харин түүний туслах зураачаар Кёмото ажиллаж байв. Ингэж тэдний нөхөрлөл ба хамтрал эхэлсэн юм. Дотны найзууд, бүтээлч хамтрагчид. Өдөрч бай, шүнж бай тэд хамтдаа нэгнээ хөгжүүлэн үргэлж хамтдаа зурсаар байлаа. Хамгийн анхны мангааг 1 жил зурсан ч ярьж байсан уралдаанд амжилттай оролцож, түүнээс хойш хэд хэдэн ваншот гаргаж, салбартаа залуу авьяаснууд гэх нэртэй болсон байв. Олон ваншот гаргасны эцэст редактор тэдэнтэй уулзаж, өөрсдийн анхны цувралаа гаргах боломжтойг хэлнэ. Энэ бол Shark Kick. Харамсалтай нь энэхүү уулзалт гунигтайгаар төгссөн юм. Буцах замдаа Кёмото Фужино тандаж, манга зурхаа болж, урлагийн сургуульд орон өөрийгөө илүү их сайжруулмаар байгаагаа хэлдэг. Хэдийгээр ичимхий зожигч гэлээ, өөрийгөө хөгжүүлж, Фужинод найдах бус бие даа сурах хэрэгтэйг хэлнэ. Харин нөгөө талд Фужино бүхнийг уралт гэж хүлээн авч, Shark Kick зурлаа өөрийн биеэр үргэлжлүүлсэн юм. Shark Kick манганы эхний бот хэвлэгдэж, үргэлжилсээр нийт 11 бот гарч, өөрийн аниме зуралтай болохоор болсон байв. Фужиногийн байдаг л нэг өдөр мангага зурн сууж байхад мэдээгээр урлагийн сургууль орчимд хүйтэн зэвсэгтэй этгээд талдаж олон хүний амьд хүрсэн талаар гарна. Фужино маш их айж багын найз руугаа залгахтал хариу байсангүй. Оронд нь түүний ээж залгаж уцаа авахд Фужиногийн царай барааж уцаа газар унагадаг. Зэвсэгтэй этгээд сургууль руу халдаж түүний бүтээлийг хулбарсан гэх шалтгаанаар оюутнууд руу халдсан ба тэдгээр хохирогчдын нэг нь Кёмото байлаа. Энэхүү аимшигт явдлаас болж Фужино Shark Kick мангага төр зогсоож дунд сургуулаасаа нөхөрсөн найз хамтрагчийн хойноос гашуудна. Гэрт нь очиж эргээд харахад багада тэр манга стрипийг зураагүй бол, түүнийг өрөөнөөс нь гаргаагүй бол, тэд ер нь хоорондоо уулзалтаагүй бол Кёмото амиа алдахгүй байсан гэж бодон Фужино бухимдна. Түүний үхэлд бүх зүйлд өөрийгөө буруутгана. Энэ бүхэн болоогүй бол гэдэг асуулт Фужиногийн толгойд эргэлдэж, эгчтэйгээ хамт каратэгийн дугууланд явж, урлагийн сургуульд Кёмотог зэвсэгтэй этгээдээс хамгаалж, тэдний уучрал арай өөр байсан бол гэж бодно. Гэвч энэ бүхэн Фужиногийн бодит байдлаас ангижрах гэсэн төсөөлөл. Бодит байдал руу буцахад Кёмото байхгүй хэвээр, өнөөх гашуудал хэвээр. Гэтэл Кёмотогийн өрөөний хаалганд ороос олон жилийн өмнө Фужиногийн хийж байсантай адил манга стрип хийсэн гарч ирнэ. Фужино хоосон найдвар тээж өрөөрөө ороход хинч байсангүй. Гэвч хоосон биш байлаа. Энэ бүх хугацаанд Кёмото Shark Kick-ийн бүх ботыг цуглуулж түүний мангад үргэлж саналаа өгч байсныг харна. Бүр олон жилийн өмнө нуруунд дээр нь гарын үсгээ зурж өгсөн цамц нь хүлгөөстэй. Фужино түүнийг урвсан гэж бодож байсан ч Кёмото түүнийг тэмцээр л байжээ. Энэ бүхнийг харан Фужино уйлж түүнтэй өнгөрүүлсэн мөч бүрээ дурсан. Уран бүтээлч байна гэдэг хэцүү. Тэр дундаа мангака. Манга бүтээх бус зүгээр л уншигч байж болох л байсан.
Гэвч Фужино манганы гарчигтай адил бүхнийг эргэн харна. Яагаад зурж эхэлснээ өөрөөсөө асууна. Тэр бүх шаргуу хөдөлмөр хичээл зүтгэлийн ард түүнийг үргэлж дэмжиж байсан Киомото байсан учраас. Фужино босч гэртээ очин ажлын ширээнийхээ ард сууж энэхүү манга төгсдөг үлээ. Фужимото бидэнд Look Back мангагаар уран бүтээлч байх, тэр дундаа манга салбарт ажиллахын хүнд хэцүү ирнэ, үзэсгэлэнтэй дүүхийг бүтээсэн. Магадгүй энэ түүнтэй холбоотой түүхч байж магадгүй. Яагаад энэ бүхнийг эхлүүлснээ эргэн харж, түүнийг Look Back one shot-ороо гаргасан байж ч болно. Урлаг болон манга Фужино Киомото хоёрын амьдралыг хоёуланг нь өөрчилж чадсан. Фужино Киомотог анх түүний байр суурийг булаасан, өрсөлдөгч гэж харж байсан. Тиймээс хизээч хичээж байгаагүйгээрээ хөдөлмөрсөн. Бүр түүндээч бууж өгч байсан. Гэвч нөгөө талд Киомото түүнийг эсэргээрээ хүндэлж, биширч, түн шиг болохын төлөө шаргуу хөдөлмөрлөж байсан. Хэдийгээр хамтдаа олон бүтээлүүдийн ард гарсан ч Киомото хэтэрхий удаан учраас өөрийгөө илүү сайжруулахын тулд ирээдүйд тэдний бүтээл илүү хурдан бас чанартай гардаг болохын тулд урлагийн сургуулийг зорьсон. Тэд хоёулаа нэг нэгнийхээ галыг асааж хамтдаа хөгжсөөр ирсэн. Эргээд харахад урлаг гэдэг гайхалтай зүйл. Бүтээдэгч бай, эсвэл зүгээр хүлээн авдагч бай. Бидний амьдралд нөлөөлж, биднийг үргэлж өөрчилж, хөглөж, бас асааж чаддаг. Энэхүү манганы үйл явдлыг бүрэн гүйцэд яриаггүй тул та бүхнийг заавал өөрийн нүдээр уншихыг санал болгож байна. Бидний бичиг таалагдсан бол лайк дарж, subscribe хийхээ бити мартаарай. Мөн та манаас үгийг дэмжих хүсвэл дэлгэцэн дээр гарах дансаар донешн хийх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.